안녕하세요. сайн байцгаана уу? Өнөөдөр ч бид сонирхолтой солонгос хэлнийхээ хичээлийн 4 дахь дугаарыг эхлэхэд бэлэн болоод байна. Бидний туслахаар Конго болон Суян хүрэлцэн ирсэн байна. 안녕하세요. 안녕하세요. Өнгөрсөн хичээлдэр бид дэлгүүрээс хэрхэн бараа худалдаж авах болон мөн хоолны газарт хэрхэн захиалга өгч хоол авах талаар сурцгаасан байгаа. Өнөөдөр олон нийтийн тээврийн хэрэгслээр хэрхэн үйлчлүүлэх талаар сурцгаана. Эхлээд таксигаар хэрхэн үйлчлүүлэх талаар сурцгаая. 안녕하세요. 어디로 모실까요? 몽골 대사관으로 가주세요. 네, 한남동에 있는 대사관 말씀이시죠? 네, 맞습니다. За сайн харцгаав уу? Сара Монголын элчин сайдын яам руу явах гэж таксинд сууж байна. Солонгосоор таксиг такси гэж хэлдэг. Англи хэлний такси гэсэн дуудлагатай яг ижилхэн дуудагддаг. За тэгвэл таксины жолооч Сара таксинд суухад юу гэж мэдчилсэн бэлээ? 안녕하세요. 어디로 모실까요? Тийм ээ. 안녕하세요 гэдэг нь анх уулзсан хүнтэйгээ мэдчилдэг мэдчилгээний хэл гэдгийг та бүгд сайн мэдэж байгаа. Дараа нь 어디로 모실까요 гэдэг нь хаашаа явах вэ гэсэн утгатай. Сара таксинд суугаад явах гэсэн газар нь Монголын элчин сайдын яам байсан ба тийшээ явна уу гэхийг яаж хэлсэн бэлээ? 몽골 대사관으로 가주세요. Тийм ээ. 대사관 гэдэг нь элчин сайдын яам. Өөрийнхөө явах гэсэн газрыг хэлэхдээ тэр газар руу 가주세요 гэж хэлдэг. Тэгвэл өнгөрсөн хичээл дээр сурсан дэлгүүрийг санаж байгаа үсттэй. Тэгвэл дэлгүүр рүү яаж явах вэ гэхийг давтаж үзцгээе. 한국마트로 가주세요. Тийм ээ. Та бүхэн таксинд суугаад явъя гэсэн газараа тодорхой хэлбэл жолооч саадгүй хөргөж өгөх тул энэ илэрхийллийг сайн тогтоож аваарай. За дараагийн өгүүлбэрийг харъя. Жолооч Сараг хаашаа явах гэж байгааг илүү тодорхой мэдхийн тулд юу гэж асуусан бэлээ? 한남동에 있는 대사관 말씀이시지요? Энэ нь Ханнам дүүрэгт байдаг элчин сайдын яам мөн үү гэсэн утгатай. Үйлчлүүлэгчийн хариулт нь "네, 맞습니다" буюу "тийм ээ" гэсэн үг байсан. Гадаадд байхад ямар нэг зүйл тохиолдож болох тул элчин сайдын яам руу явах байршлыг сайн тогтоогоод авцгаагаарай. Тэгвэл таксигаар үйлчлүүлэх талаар харилцсан яриаг Конго уншаад дараа нь Суян дагаж уншаарай. Бид ч бас бүгдээрээ дагаад хэлээд үзье. 자, эхлэх үү? 안녕하세요. 어디로 모실까요? 안녕하세요. 어디로 모실까요? 몽골 대사관으로 가주세요. 몽골 대사관으로 가주세요. 네, 한남동에 있는 대사관 말씀이시죠? 네, 한남동에 있는 대사관 말씀이시지요? 네, 맞습니다. 네, 맞습니다. Үргэлжлүүлээд Конго Суян хоёрын харилцан яриаг сонсцгоё. Одоо сайн сонсоод дагаад хэлээрэй. 안녕하세요. 어디로 모실까요? 몽골 대사관으로 가주세요. 네, 한남동에 있는 대사관 말씀이시죠? 네, 맞습니다. Одоо дэлгэцийг хараад сүүлчийн удаа давтаж хийж үзцгээе. 안녕하세요. 어디로 모실까요? 몽골 대사관으로 가주세요. 네, 한남동에 있는 대사관 말씀이시죠? 네, 맞습니다. За бид сая таксигаар хэрхэн үйлчлүүлэх талаар сурцгаалаа. Үргэлжлүүлээд дараагийн харилцан ярианаас метрогоор хэрхэн яаж үйлчлүүлэх талаар сурцгаая. 실례합니다. 제가 안산에 가려고 하는데요. 지하철로 갈 수 있나요? 네, 이쪽으로 가면 한남역이 나와요.
거기서 지하철을 타고 이촌역까지 가세요. 이촌역에서 4호선으로 갈아타시면 돼요. 그러면 안산까지 가나요? 네, 거기서 타면 안산역까지 가요. Тийм ээ, Сара метронд суугаад Ансaan явах гэж байна. Гэтэл замаа сайн мэдэхгүй байгаа бололтой байна. Бид нар урд нь сурсан болохоор мэдэж байгаа тийм үү? Солонгос хүнээс зам асуухтаа яаж асуудаг билээ? Үүнийг санаж байгаа хүнч байгаа байх, мөн санахгүй хүнч байгаа бололтой. Тийм учраас Коно энэ үед яаж хэлдгийг бидэнд дахиад үзүүлэхгүй юу? 실례합니다. Одоо санаж байна уу? Тийм ээ. Уучлаарай гэж хэлэх буюу танаас юм асууж болох уу гэсэн үг тийм ээ. Тэгвэл Сара замын хүнээс очих гэсэн газараа юу гэж асуусан бilé? 제가 안산에 가려고 하는데요. Тийм ээ. Би Ансан явах гэсэн юм аа гэж байна. Ингээд замаа асуухын өмнө явах гэсэн газрынхаа нэрийг хэлээд тэр газар руу 가려고 하는데요 гэж хэлдэг байгаа. Жохон хэцүү байна уу? Тэгвэл жишээ аваад үзье. Коно Монголын элчин сайдын яам руу явах гэж байна. Зам асуухын өмнө Монголын элчин сайдыг хэлж үзэх үү? 제가 몽골 대사관에 가려고 하는데요. За ойлгосон тийм ээ. Тэгвэл дараагийн өгүүлбэрийг харцгаая. 지하철로 갈 수 있나요? Энэ нь метронд суугаад Ансан хүртэл явж болох уу гэсэн илэрхийлэл юм. За ингэж асуувал ойрхон метроны буудал хаана байгаа болон очих газар хүртлээр аль шугамд суух хэрэгтэйг сайн зааж өгдөг. Замд тааралцсан хүнээс асуувал их сайн хэлж өгдөг. За тэгвэл юу гэж хэлэх хэрэгтэй билээ? 이쪽으로 가면 한남역이 나와요. 거기서 지하철을 타고 이촌역까지 가세요. 이촌역에서 4호선으로 갈아타시면 돼요. За их олон шинэ үг гарч ирж байна. Бүгдээрээ нэг нэгээр нь аваад үзье. 이쪽으로 가면 이시에 옆벌 한남역이 나와요. 한남 буудал байгаа. Тэгээд 거기서 딘데스 гэсэн утгатай ба 지하철을 타고 метронд суугаад 이촌역까지 가세요. 이촌 буудал хүртэл яваарай гэж байна. дараа нь 이촌역에서 4호선으로 갈아타시면 돼요. 이촌аас 4-р шугам руу солид суuna. Хэцүү байна уу? Тэгвэл Солонгосын метроны шугамын талаар баг зэрэг сурцгаая. Солонгосын Сеул метро 9 шугамтай. Түүнээс гадна Сеул хотоос гадуурх бас хэдэн шугам бий. Тиймээс метронд суухынхаа өмнө хаашаа явах гэж байгаагаа сайн харж суух хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд хаанаас суугаад хаан дахиад өөр шугам руу сольж суух хэрэгтэй вэ гэдгийг амархан мэдэх боломжтой. Харилцан яриаг сонсонгоо тайлбарлаж өгөх учраас сайн сонсоорой. Сара Ханнаан буудлаас Ансан руу явах гэж байна. Ханнаан буудал төв шугам, харин Ансан буудал 4-р шугам дээр байдаг. Тэгвэл төв шугамаас 4-р шугам руу солих хэрэгтэй. Ханнаамаас Ансан руу явж байгаа төв болон 4-р шугам огтолцож байгаа хэсэг байгаа биз? Тийм ээ. Энэ бол ичүүн буудал байгаа. Эндээс 4-р шугамд суугаад Ансан руу явна. Шугам бүрийн өнгө нь өөр байдаг учраас өнгөөр нь харж байгаад суух боломжтой. За одоо ойлгомжтой болсноо? 그러면 안산까지 가나요? 그러면 тэгвэл Ансан хүртэл явах уу гэж асууж байна. Гэтэл замд таарсан хүн дахин нэг удаа тайлбарлаж өгч байна. 네, 거기서 타면 안산역까지 가요. Тийм ээ, тэндээс суувал Ансан руу явна гэж хэлж байгаа утга юм. За тэгвэл сая сурсан харилцан яриаг Коно эхэлж хэлээд Соён
дагаад уншаарай. 10 сонсохоор нэг дагаад хэлвэл илүү үр дүнтэй байдаг, тийм ээ? Тийм учраас бүгдээрээ ч бас хамтдаа давталцгаая. 실례합니다. 제가 안산에 가려고 하는데요. 실례합니다. 제가 안산에 가려고 하는데요. 지하철로 갈 수 있나요? 지하철로 갈 수 있나요? 네, 이쪽으로 가면 한남역이 나와요. 네, 이쪽으로 가면 한남역이 나와요. 거기서 지하철을 타고 이촌역까지 가세요. 거기서 지하철을 타고 이촌역까지 가세요. 이촌역에서 4호선으로 갈아타시면 돼요. 이촌역에서 4호선으로 갈아타시면 돼요. 그러면 안산까지 가나요? 그러면 안산까지 가나요? 네, 거기서 타면 안산역까지 가요. 네, 거기서 타면 안산역까지 가요. За үргэлжлүүлээд Кону Суян хоёрыг харилцан яриаг сонсцгоё. бүгдээрээ давтаад хэлээрэй. 실례합니다. 제가 안산에 가려고 하는데요. 지하철로 갈 수 있나요? 네, 이쪽으로 가면 한남역이 나와요. 거기서 지하철을 타고 이촌역까지 가세요. 이촌역에서 4호선으로 갈아타시면 돼요. 그러면 안산까지 가나요? 네, 거기서 타면 안산역까지 가요. За одоо бүгдээрээ дэлгэцийг хараад дахин нэг давтаж үзцгээе. 저기, 실례합니다. 제가 안산에 가려고 하는데요. 지하철로 갈 수 있나요? 네, 이쪽으로 가면 한남역이 나와요. 거기서 지하철을 타고 이촌역까지 가세요. 이촌역에서 4호선으로 갈아타시면 돼요. 그러면 안산까지 가나요? 네, 거기서 타면 안산역까지 가요. За сая бид нэр такси, метрогоор үйлчлүүлэх талаар сурцгаалаа. Одоо автобусаар хэрхэн яаж үйлчлүүлэх талаар сурцгаая. За эхний дэлгэцийг үзээд харилцан яриаг сонсцгоё. 아저씨, 출입국 관리사무소에 가려면 어디에서 내려야 하나요? 출입국 관리사무소요? 목동 8단지에서 내리면 됩니다. 감사합니다. 이번 정류소는 진명여자고등학교입니다. 다음 정류소는 목동 8단지입니다. За сая нараа автобусанд суугаад иргэний бүртгэл мэдээллийн төв рүү явж байгаа харлаа. Нараа замаа сайн мэдэхгүй байгаа болтой. Тэгээд хажуудлынхаа хүнээс асууж байна. нараа юу гэж асуусан бэ? 아저씨, 출입국 관리사무소에 가려면 어디에서 내려야 하나요? За, 아저씨 гэдэг нь манайхаар гэрэлсэн хижээл насны эрэгтэй хүнийг дуутахад хэрэглэдэг. Мөн 출입 관리 사무소 гэдэг нь иргэний бүртгэл мэдээллийн төв гэсэн үг юм. 가려면 어디서 내려야 하나요 гэдэг нь энэ газар руу явъя гэвэл хаана буух ёстой вэ гэсэн утгатай юм. Хэрвээ суян Монголын элчин сайдын яам руу явхаар болвол юу гэж асуух ёстой вэ? 몽골 대사관에 가려면 어디에서 내려야 하나요? Тийм ээ. Явах гэсэн газрын нэрийнхээ араас залгаж хэлнэ гэдгийг сайн тогтоогоод аваарай. Нараа хаана буухаа асуухад тэр эрэгтэй хүн юу гэж зааж өгсөн бilé? 출입국 관리사무소요. 목동 8단지에서 내리면 됩니다. Иргэний бүртгэл мэдээллийн төв рүү явах гэж байгаа бол Мөгдүүн 8 гэсэн буудлын дээр буухад болно гэж хэлсэн. Нараа хариуд нь 감사합니다 гэж баярлснаа илэрхийлсэн. Тэгээд автобусны буудлуудыг зарлаж байсан. Тайлбар дээр гарч байгаа 정류장 гэдэг нь автобусны буудлыг хэлж байгаа бөгөөд Солонгост автобусны буудлыг дараалалаар нь зарладаг учраас сайн сонсоод зөв газараа буух хэрэгтэй. Тэгвэл саяны сурсан харилцан яриаг коно уншаад суян дагаж хэлээрэй. Бид ч мөн давтаж хамтдаа хэлцгээе. 아저씨,
출입국 관리사무소에 가려면 어디에서 내려야 하나요? 아저씨, 출입국 관리사무소에 가려면 어디에서 내려야 하나요? 출입국 관리사무소요. 출입국 관리사무소요. 목동 8단지에서 내리면 됩니다. 목동 8단지에서 내리면 됩니다. 감사합니다. 감사합니다. За энэ бүгдээрээ харилцан яриагаараа дамжуулаад дасгал ажил хийж үзцгээе. 아저씨, 출입국 관리사무소에 가려면 어디에서 내려야 하나요? 출입국 관리사무소요. 목동 8단지에서 내리면 됩니다. 감사합니다. Хэл сурахад дасгал хийх маш их хэрэгтэй тийм ээ. Тиймээс бүгдээрээ дэлгэцээ дахиад нэг хараад давтацгаая. 아저씨, 출입국 관리사무소에 가려면 어디에서 내려야 하나요? 출입국 관리사무소요. 목동 8단지에서 내리면 됩니다. 감사합니다. 이번 정류소는 진명여자고등학교입니다. 다음 정류소는 목동 8단지입니다. За одоо ингээд бүгдээрээ Солонгосын соёлтой танилцах хэсэг рүүгээ орж байна. Өнөөдөр олон нийтийн тээврийн хэрэгсэл хэрэглэхэд хамгийн хэрэгтэй зүйл болох унааны картны талаар мэдэж авцгаая. Энэ бол Солонгост унаанд суухад хэрэглэдэг карт. Үүнийг солонгосоор Kyutun card буюу T-money гэж нэрлэдэг. Автобус болон метронд суухдаа бэлэн мөнгөний оронд хэрэглэдэг. Сүүлийн үед энэ үнийг таксинд суугаадаач хэрэглэж болдог болсон. Тэгвэл үнийг хаанаас авах боломжтой вэ гэвэл хамгийн ойрхон дэлгүүр буюу метроны буудлаас худалдан авах боломжтой. Үнэ нь 2500 вон байдаг бөгөөд үнийг мөнгөөр цэнэглүүлээд хаач хэрэглэж болдог. Тээврийн картны оронд хэрэглэдэг бас нэг зүйл бий. Энэ нь бэлэн мөнгөний карт юм. Банкнд бэлэн мөнгөний карт нээлгүүлэхдээ тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх нэмэлт үйлчилгээг хийлгүүлж байж хэрэглэх боломжтой. Ер нь солонгос хүмүүс бэлэн мөнгөний оронд картыг илүү их хэрэглэдэг. Энэ нь бэлэн мөнгө төлснөөс 100 воноор хямд байдаг. Мөн 30 минутын дотор автобуснаас метронд сольж суух үед үнэгүй суудаг. Та бүхэн ч гэсэн солонгос тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхдээ унааны картыг ашиглаж байгаарай. За бүгдээрээ одоо зургийг хараад олон янзын тээврийн хэрэгслийн талаар сурцгаая. Зургийг хараад солонгосын тээврийн хэрэгсэл ямар байдгийг хараад дагаж хэлээрэй. Энэ бол такси, солонгосоор такси гэж хэлдэг. За, машин байна. Үүнийг солонгосоор чадунча гэж хэлдэг. За, дараагийнх нь галт хэрэгтэй ижилхэн харагдаж байгаа үстэй. Энэ нь метро юм. Чиачл гэж хэлдэг. Хүмүүсийн хамгийн ихээр хэрэглэдэг нийтийн тээврийн хэрэгсэл. За, автобус байна. Солонгосоор бус гэдэг англи хэлний дуудлагатай ижлэхэн дуудагддаг. Энэ бол галт тэрэг. Метро нь хот дотор явдаг бол галт тэрэг нь хотоос гадуур явдаг байгаа. Солонгосоор хича гэж хэлдэг. Усан онгоц. Солонгосоор пэ гэж хэлдэг. За бид нар солонгос руу явхад онгоцоор явдаг. Тэгэхээр онгоцыг биенги гэж хэлдэг байна. За одоо бүгдээрээ бидний амьдралд хамгийн ойрхон байдаг олон нийтийн газрын талаар сурцгаая. Зургуудыг хараад дагаад хэлээрэй. За сургууль байна, тийм ээ. Солонгосоор хакю гэж хэлдэг. Банк байна. Банкийг солонгосоор 은행 гэж хэлдэг. За, зах байна, тийм ээ. Захыг бид нэр сурсан байгаа. 시장 гэж хэлдэг байна.
имлэг байна тийм ээ. Имлэгийг бид нар урд нь сурсан. Пёнгвон. За энэ бол захтай ижилхэн үүрэгтэй манайхаар супермаркет хэлдэг. Солонгосоор 슈퍼마켓 гэж хэлдэг байна. Мат бид нар сурсан байгаа. За энэ их дэлгүүр байна тийм ээ. Их дэлгүүрийг солонгосоор 백화점 гэж хэлдэг. За энэ бол шуудан байна тийм ээ. Шуудан солонгосоор 우체국 гэж хэлдэг. За бичиг хэрэгслийн дэлгүүр байна. Үнийг солонгосоор 문방구 гэж хэлдэг. За тэгвэл бид нар одоо тээврийн хэрэгслийн явахад хэрэгтэй байдаг үйл үгсийг сурцгаая. Дагаад уншаарай. 가요 гэдэг нь явах гэсэн үг. 와요 гэдэг бол ирэх гэсэн 가요гийн эсрэг үг байна. Жишээ нь автобус намайг өнгөрөөд цаашаа хол газар руу явлаа гэхэд 버스가 가요 гэж хэлнэ. эсрэгээр нь над руу чиглээд автобус ирж байна гэвэл 버스가 와요 гэж хэлдэг. 빨라요, 느려요 гэсэн үгс байна. Энэ нь хурдан ба удаан гэсэн утгатай. автобус хурдан явж байна гэвэл 버스가 빨라요 гэх ба эсрэгээр автобус удаан байна гэвэл 버스가 느려요 гэж хэлдэг. 타요, 내려요 гэдэг нь тээврийн хэрэгсэлд сууж буухад хэрэглэдэг үгс. суух болон буух гэсэн утгатай. автобусанд суухад 버스를 타요 гэж хэлдэг бол автобуснаас буухыг 버스에서 내려요 гэж хэлдэг. 멀어요, 가까워요 гэсэн үг байна. Энэ нь ойрхон ба хол гэсэн. За хол зайтай бол 거리가 멀어요 гэж хэлдэг. харин ойрхон зайтай байна гэвэл 거리가 가까워요 гэж хэлдэг. За бид одоо цаг хэлхийг сурна. өнгөрсөн хичээл дээр тоо сурсан байгаа. Тиймээс цаг яаж илэрхийлэх талаар одоо сурцгаах болно. цаг асуухдаа 몇 시입니까 гэж хэлдэг. цаг хэд болж байгааг хэлэхдээ тооны дараа 시 залгадаг. Тэгээд дараа бүн гэж залгадаг. Эхлээд 1 цагаас 12 цаг хүртэл нэг нэгээр нь уншиж үзье. 자, бүгдээрээ дагаад уншаарай. 1시, 2시, 3시, 4시, 5시, 6시. 7시, 8시, 9시, 10시, 11시, 12시. За сая цаг уншиж үзсэн болохоор одоо минутыг яаж уншдаг талаар сурцгаая. солонгосоор минутыг бүн гэж хэлдэг. За 5 минут бол 5분, 10 минут гэвэл 10분, 15 минут гэвэл 15분, 20 минут гэвэл 20분, 25 минут гэвэл 25분, 30 минут гэвэл 30분, 35 минут гэвэл 35분, 40 минут гэвэл 40분, 45 минут гэвэл 45분 гэж хэлдэг байх нэ. Одоо 10 цаг 30 минут гэвэл 10시 30분입니다 гэж хэлэх нь байна. За өнөөдөрч бид нар маш их зүйлийг сурлаа. Шинэ үгүүд ч олоныг сурсан болохоор дасгал хийж үзэнгээ та бүгд хэр сурснаа шалгаж үзээрэй. дараах зургийг хараад таарсан хариултыг олоорой. 면동역에서 시청역까지 지하철로 갈 수 있나요? 지하철을 타고
서울역까지 가세요. 그리고 서울역에서 자, метроны шугамны зураг харагдаж байна. 경우면동аас 시청 хүртэл метрогоор явж болох уу гэж асуухад Суён метронд суугаад Сөүл буудлын хүртэл яваарай гэж хэлсэн. Тэгээд Сөүл буудлаас хүртэл явна гэж хэлсэн. Тэгвэл хариултыг метроны шугамны зурагнаас сайн харж байгаад Сөүл буудлаас Шичон явах шугамыг хэлээрэй. Та бүхэн сайн ойлгосноо? Суён, хариулт нь юу билээ? 서울역에서 1호선으로 갈아타면 됩니다. За, энэ илэрхийллийг дахин нэг давтацгаая. 명동역에서 시청역까지 지하철로 갈 수 있나요? 지하철을 타고 서울역까지 가세요. 그리고 서울역에서 1호선으로 갈아타면 됩니다. 신촌에 가려면 세베란스 병원에서 내리면 됩니다. 수연 신촌 явах гээд конуугаас Северанс эмнэлэг дээр буухад болно гэж хэлж байхыг харвал конуу хаана буух ёстой вэ гэдгийг асуусан асуулт байна. Тийм үү? Хаана буух вэ гэдгийг солонгосоор юу гэж хэлдэг билээ? 어디에서 내려야 하나요? За, энэ илэрхийллийг дахин нэг давтацгаая. 신촌에 가려면 어디에서 내려야 하나요? 세브란스 병원에서 내리면 됩니다. 몇 시입니까? За, одоо бүгдээрээ цаг асуух талаар дасгал хийж үзье. Түрүүн сурсан байгаа. Цаг яаж хэлэх тухай санаж байна уу? Одоо цагийн зүү урт зүү 6-аг зааж, богино зүү 3-ыг зааж байна. Тэгвэл одоо хэдэн цаг болж байна? 6시 15분입니다. За, энэ илэрхийллийг дахин нэг давтацгаая. 몇 시입니까? 6시 15분입니다. дараагийн асуулт руу орцгоё. Тохирох хариултыг өгөөрэй. 어서 오세요. 어디로 모실까요? 어서 오세요. 어디로 모실까요? гэдэг нь таксинд суусан үед жолооч тавтаа морилно гэж мэдлдэг. Тэгвэл хариулт нь явах гэсэн газрынхаа хойно 가주세요 гэж хэлэхэд болно. За, тэгвэл хариулт нь 몽골 대사관으로 가주세요. 서울역에 가주세요. За, дараагийн асуултыг сайн хараад хариулаарай. 서울역에 가려고 하는데요. 네, 갈 수 있습니다. 서울역에 가려고 하는데요. гэдэг нь Сөүл буудлыг явах гэсэн юм аа. хариулт нь 네, 갈 수 있습니다. буюу тийм гэж хариулсан. Тэгвэл асуулт нь явж болох болов уу гэж асуусан асуулт байгаа биз? зөв хариулт нь 지하철로 갈 수 있나요? 버스로 갈 수 있나요? тийм ээ. Тэгвэл руу 갈 수 있나요 гэсэн үгийн өмнө тээврийн хэрэгслийнхаа нэрийг хэлээд энэ нь зөв хариулт болно. 출입국 관리 사무소에 가려면 이번에 내리면 됩니다. 여의도역에서 타세요. нийтийн тээврийн хэрэгслийг иргэний бүртгэл мэдээллийн төв рүү очоод асуудаг асуулт байгаа. зөв хариулт нь 어디에서 내려야 하나요? 어디에서 타야 하나요? буух үедээ 어디서 내려야 하나요? суух үедээ 어디서 타야 하나요? гэсэн хоёр хариулт хоёулаа зөв хариулт байх нэ. За, сүүлийн асуулт. цаг асууя. цагны зургийг хараад зөв хариултыг сонгоорой. 몇 시입니까?
Хэдэн цаг болж байна вэ гэж асуусан. Тийм үү? Тэгвэл цаг хэд болж байгааг хэлэх хэрэгтэй биз дээ. Цагаа сайн харж чадсан бол их амархан асуулт байгаа. Тэгвэл хариулт нь юу вэ? 4시 30분입니다. 4시 반입니다. Цагийн зүү 4-ийг зааж, богино зүү 6-аг зааж байна. 4 цаг 30 минут биз дээ. Солонгост 30 минутыг пан гэж бас хэлж болдог. Тэгэхээр 4시 30분입니다. буюу 4시 반입니다 гэсэн хоёр хариулт хоёулаа ижилхэн утгатай. Одоо цагийг яаж хэлэх талаар сайн мэдэж авсан биз дээ. За өнөөдөрч бид маш их олон зүйлийг сурлаа. Такси, метро, автобус гээд нийтийн тээврийн хэрэгслүүдийг ашиглаж хүрэх газраа болон цагийг яаж илэрхийлэх талаар сурсан байгаа. Дасгалаа сайн хийвэл солонгос хэлд нь хурдан сайжрах болно шүү. Ингээд хичээл дуус байгаач зав заагаараа найз нөхөдтэйгөө дасгал хийгээд үзээрэй. Нэг л өдөр та бүгдийн солонгос хэлний төвшин сайжирсан болохыг мэдрэх болно. За тэгвэл дараагийн цаг хүртэл 안녕히 계세요. 안녕히 계세요.